Сайн бацгаана үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн эмийн 2 телевизийн орой мэдээ эхэлж байна. Ингээд та бүхэндээ мэдээ танилцуулъя. Хинтийн залуус хөгжлийн төлбөр чуулга уулзалт Хинтийн аймагт амжилттай болж өнгөрлөө. Уулзалтанд Хинтийн аймгийн цагдаагийн газар, онцгой байдлын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүх прокурорын байгууллагуудын 50 орчим ажилтнууд хүрэлцэн ирж оролцсон юм. Орон нутгийн залуучуудын идэх оролцоог нэмэгдүүлж, тэдний хүмүүнлэгийн үйл ажиллагаанд татан оролцуулж, тэдний нийгмийн хариуцлагыг сайжруулах үүднээс дэлхийн зүүн олон улсын байгууллага нь залуучуудын чуулга уулзалтууд, залуучуудын оролцооны байгууллагуудыг дэмжсэн олон хөгжлийн ажлуудыг хэрэгжүүлж, салбар салбарын залуучуудын дунд уулзалт хэлэлцүүлгийг үе шатаагаар зохион байгуулж ирсэн. Үүний нэг нь энэ сарын 24-ний өдөр хуулийн салбарын залуучууд хүүхэд хөгжлийн төвд чуулж, өнөөгийн залуучуудын хөгжилд толгомдоод байгаа асуудлууд болон бид хамтдаа ямар шинэ боломжуудыг бүтээх чадах талаар өөрсдийн санал болоод солилцож, хамтдаа нөхөрлөж бие биенээсээ суралцлаа. Одоо бидний ганц энэ залуучуудаараа юу хийж ярилцах вэ? Тодорхой хэрэгэлсэн ажилгүй. Одоо тийм тодорхой тийм сайхан залуучууд бол ихээр энэ залуучуудаа өөрсдийн ажилдаа уриалан дурдж, манглаад нь болж ажиллах нь бол бидний бол эхний зорилго байхаа гэж бодож байна. Цаашид хуулийн чиглэлийн залуучууд бусад салбарын эрүүл мэнд, боловсрол, бизнес, хөдөө аж ахуй зэрэг олон салбарын залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан олон шинжилгээ ажлуудыг явуулахаар болжээ. Нийт оролцогчид 4 багт хуваагдсан хувь хүн байгууллага орон нутгийн хөгжлийн төвшөнд ямар ажил өгүүлэгдэж байгаа талаар өөрсдийн саналаа хуваалцлаа. За өнөөдөр хуулийн салбарын залуучууд 52 залуучууд уулзалтанд оролцсон байгаа. За тэгээд тус уулзалтанд оролцож байгаа залуучууд маань 1 сарын хугацаанд Хинтийн залуус хөгжлийн төлхөөр урайтай сарын аянд одоо нэгдэж нийгэмдээ болон байгууллагатаа өөртөө тогтох хөрөнгө оруулалтыг хийх ийм боломжуудыг одоо олгож байгаагаар онцлогтой. Энэ уулзалтаас Хинтийн хуульч залуус Facebook хаягийг нээн ашлуулж, залуучуудыг холбоо харилцаагаа сайжруулах, иргэдэд хуулийн салбарын залуучууд зөвлөгөө өгөх өдрөлийг зохион байгуулж, иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, залуучуудын дунд цасны баярыг зохион байгуулах, эмзэг бүлгийн өрх хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд туслах зорилгоор хандивын аяыг өрнүүлэх, залуучуудын дунд нөхөрсөг тэмцээн зохион байгуулах зэрэг ажлуудыг эхний ээлжинд зохион байгуулж, хуулийн салбарын залуучуудыг татан оролцуулахаар төлөвлөгөө гаргалаа. Монголын уламжлал сар шинийн баярыг тохиолдуулан албан байгууллага бүр ахмад настуудаа баярлуулдаг уламжлалаа билээ. Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгийн газар ахмадын хороо хамтран ахмадуудаа хүлээн авч үндэтгэл үзүүлсэн байна. 17 дугаар жарны тийн ялгуулсан хэмээх усан могоочлын сар шинийн баярыг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгийн газар ахмадын хороо хамтран харьяалалтай болон харьяалалгүй нийт 11,542 ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх өдрөлгийг хороо бүрдээ зохион байгууллаа. Энэ үеэр Монголын хүүхдийн ордны аялгаа хамтлаг болон ахмад уран бүтээлчдийн тоглолтоор бэлэг барьсан юм. Энэ жилийн онцлог бол бид хороо болгон дээр ирж хуудуудаа үнэлгээг үзүүлж байгаа. Энэ жилд бол түрүүн биесэн 11,500 гаруй одоо бүгд өнөд хамруудаж байсан. Тэгээд энэ ирж байгаа тийн ялгуулсан хэмээх усан могоо жилдээ Сүхбаатар дүүргийнхаа иргэдэд азаа борлуудаа сар шиндээ сайхан сэлж эрүүл их ажил үйлс нөөдрөг байхыг хүсэн өрөөё. Ийхүү өнөөдөр ахмадуудынхаа сургаалыг сонсон халуун татны яриа өрнүүлж эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж гарын мэдлэг гардуулан дурсгалын зураг татууллаа. Орон нутагт манаас урагшлагч ажиллаад ирсэн байна. Энэ жил Говийн аймагуд тэр дундаа Дорноговь, Говь Сүмбэр аймагт өвжилт өдөө сайхан болж байна. Энэ тухай мэдээг Дорноговь аймгийн дэлгэр сумаас бэлтгэлээ. Дорноговь аймагт энэ жил өвөл өнтөө сайхан болжээ. Аймгийн хэмжээнд сая 300 мянган тоо толгой мал өвлжиж, ойролцоох аймаг сумдаас их хэмжээний адуу оторлож байгааг мэдээлж байна. Дорноговь аймгийн дэлгэрэх сумын хувьд 140 гаруй мянган тоо толгой малтай. За энэ жил дэлгэрэх сумынхан малаа 5 төлөөр өсгсөн амжилтаар сар шинэ огтж байна. Малчин дүн маань хөдөлмөр зүтгэл ийм хүчинд мал сүрэг маань жил дараалан сайхан өсөж байна. Саяхан бид нар 2008 он гэхэд түмэн бомон сүргийн баяраа хийж ирсэн. За энэ жил бид нар чинь 140 гаруй мянган толгой малгайд олуулж нийлж мал сүрэг маань өсч малчин дүмний маань эдийн засаг сайжирч энэ бол сайхан байна. Энэ бол 5 төрөл дээрээ сайхан өссөн амжилтаараа сайхан байгаа. Дорноговь аймгийн дэлгэрэх сумаас энэ жил улсын сайн малчин тодорч сумын 9 малчин аймгийн сайн малчин болсон байна. За энэ сумаас сүүлийн 2 жил дараалан улсын сайн малчин төрж байгаа юм байна.
Дараагийн сурвалжлагыг мөн Орхон аймгаас бэлтгэлээ. Орхон жигд хүнсний ногоогоо өөрсдөө тарих хаяныг эхлүүлсэн байна. Үүний дунд 1000 гаруй өрх өөрсдийн хэрэгцээнийхээ ногоог тавьдаг болсон. Цаашид үүнийгээ өргөжүүлж зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөг гаргасан байна. Орхон аймгийн хүнс үдэ аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн газраас аймгийн нийт иргэдийн дунд судалгаа явуулж ногоо тарих сонирхолтой иргэдэд хүнсний ногооны үр өгсөн байна. Ингэснээр нэг үр 10 дахин үржиж өрхийн орлогыг дэмжих бодиттой ажил болжээ. Одоо ногоог яаж тарихын, хөрсөө яаж боловсруулахын, яаж хамгаалахын, яаж зойрлохын гэх мэтлэгийн шат чадны сургалтуудыг зохион байгуулад тэгээд бүлгийн ахлагчдаар нь дамжуулаад энэ арга хэмжээг зохион байгуулсан. Хавар гэхэд бид яг одоо ойролцоогоор нэг 60,000 төгрөгийн ногоо өгч байгаа юм л да. Төмс хүнсийн ногооны монголчуудын ихэнх хэрэгэлдэг 5 төрлийн нарийн ногооны үрийг өгсөн. Тэгэхэд тэр 60,000 төгрөгийн ногоо бол үндсэндээ намар зах зээлийн үнээр ихэд бол 600,000 төгрөгийн ногоо болсон байх жишээд. Энэ жил гэхэд нийт энэ 1000 өрх бол 129 сая төгрөгийн ногоо одоо зах зээлийн үнээр аваад өөрсдийнхээ хэрэгцээнд хэрэгэлсэн. Орхончууд эх жил хүнсний ногооноос гадна жимсгэн тарина. Инхүү өөрсдийнхөө хэрэгцээг хангахаас гадна нэгдсэн зохион байгуулалтаар тарьсан ногоогоо зах зээлд нийлүүлж ашигтай ажиллах боломж байгааг Орхон аймгийн хүнс үдэ аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн газрын дарга хэлж байлаа. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын удирдагч Ким Жон Ын цөмийн 3 дахь удаагийн туршилтаа хийх эцсийн шийдвэрээ гаргасан бололтой. Тус улсын төв мэдээллийн сувгаар Нямгарагт удирдагч Ким Жон Ын Солонгосын хөтөлбөрийн намын батлан хамгаалахын төв зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийсэн гэдсэн мэдээлэл өгсөний дараагаар Япон болон бүгд найрамдах Солонгос улсын тал болцсошгүй туршилтаас хамгаалах бэлэн байдалд ороод байна. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын удирдагч Ким Жон Ын батлан хамгаалахын зөвлөлийн тэргүүний албыг хариуцдаг юм. Нямгарагт тэрээр цэргийн өндөр дээд албан тушаалтнуудтай уулзаж тус улсын инх тайван тогтвортой байдлыг хамгаалах, цэргийн хүчийг нэмэгдүүлэх гол бодлогын талаар онц чухал үүрэг даалгавар өгсөн гэж хэвлэл мэдээллийн гол сувгаар дамжуулсан байна. Үүний зэрэгцээ энэ мэдээлэлд Кимийн түүхэн даалгаврыг ямар ч нөхцөлд биелүүлэх шаардлагатай гэдгийг тусгасан байна. Тус улсын талаас өнгөрсөн 7 хоногоос эхлэн цөмийн 3 дахь удаагийн туршилт хийж эхэлсэн гэж сүрдүүлэг гаргасан байна. Үүний зэрэгцээ парууны тагнуулын байгууллагын ихтгэл мэдээлэл тус улсын зүүн хойд бүсийн Фүнкрэ дэх байгууламжид бэлтгэл ажлаа хангасан гэдгийг дурдсан байна. Энэ баримт мэдээлэлд үндэслэн бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын удирдагч батлан хамгаалахын төлөөлөгчтэй уулзалт хийх үеэрээ энэ талаар тодорхой үүрэг даалгавар өгсөн гэсэн дүгнэлтийг ажиглагчид өгч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Япон болон бүгд найрамдах Солонгос улсын тал болцсошгүй халдлагаас хамгаалах ажиллагааг зохион байгуулахаар болж байгаа гэсэн мэдээллийг Японы NHK сувгийнхан дамжуулж байна. Та бүхэнд мэдээ танилцууллаа. Дараагийн мэдээгээр эргүүлцлээ. Баяртай үзэгчдээ. Армысыздар, эфирде хабар бағдарламасы, студияда Нұрбота Білімқызы. Хенти аймағында Кентидің жастары дамыстың кілт атты кездесу болып өтті. Кездесуге Кенти аймағының полиция бөлімшесі, төтенше жағдай бөлімі, сот үкімін орындау орны және де сот прокурор ұйымының 50-ге жуық қызметкерлері қатысты. Жергілікті жер жастарының белсенділігін арттыру, олардың қайырымдылық шараларына қатыстырып, қоғамдық жауапкершілігін арттыру мақсатымен World Vision халықаралық ұйымы жастардың мәжілісі, жастардың қол ұшы керек ұйымдардың жұмысын қолдаған көптеген дамыс мәселелерін жүзеге асырып, әр саладағы жастарды кезіктіріп келген. Оның бірі осы айдың 24 күні заң саласының жастары Кенти аймағының бала дамыс орталығында мәжіліс құрып, жастарға кездесетін мәселелерді талқылап пікір алмасты. Бүгінгі шараға Кенти аймағының сот үкімін орындау орнынан ондай жас азаматтар келіп қатысып отыр. Жастардың кездесуіне қатысқанымызбен кейінде жастардың қандай бір жұмыстарына, қайырымдық жұмыстарға қатысып тұрамыз дегенді айтқым келеді. Сонымен бірге өзімізбен жасты жұмысы жүрген жастарды жұмысқа тартып, бірігіп жұмыстау біздің басты мақсатымыз. Кейін заң саласында жұмыс атқаратын жастар басқадай денсаулық, білім, бизнес, ауыл шаруашылық қатарлы салалардың жастарын қайырымдылық шараларға шақырып, көптеген жаңа жұмыстарды атқаратын болды. Мәжіліске қатысушылар 4 топқа бөлініп, жан-жақтылы пікірлерін алмасты. Осыдан 3 жыл бұрын Кенти аймағының жастары бірігіп клуб ашқанбыз. 2 жыл бір қалыпта жұмыстап жүріп, өткен жылдың жартысынан бастап клубымызге жаңарту жасап, көптеген өзгеріс кіргізе бастадық. Атап айтқанда бүгін әр салада жұмыс жасайтын жастармен кездесу жасадық. Заң саласынан дегенде 52 азамат қатысты. Осы клубке кірген жастар бір ай бойы Кентидің жастары дамыстың кілт атты үндеу астында жұмыстайтын болады.
Осы кездесуден кейін Хентидің заңгер жастары Facebook бетін ашып, жастардың ара қатынасын нығайтып, азаматтарға заң кеңесін беретін күндік ұйымдастырып, азаматтардың заңи білімін жоғарылату мақсатында көптеген шаралар жасайтын болды. Бастапқы ретте жастардың арасында жарыс ұйымдастырылатын болды. Біздің тілшіміз жергілікті жерде жұмыстап келді. Биылғы жылы шөл аймақтары, оның ішінде Дорнығов, Қауіпсүмбір аймақтарының қысы жайлы өтіп жатыр. Осы жайлы ақпаратты Дорнығов аймағының делгірік сұмынан әзірледік. Дорнығов аймағының қысы биыл жақсы өтіп жатыр. Аймақ көлемінде 1.300.000-ға жуық мал қыстап шықты. Ал Дорнығов аймағының делгірік сұмынына келсек, 140.000-дай басты мал бар. Осы жылы делгірік сұмыны 5 түлік малды бірдей өсірген табыспен жаңа жылды қарсы алуда. Малшыларымыздың еңбегінің арқасында мал саны жыл өткен сайын өсіп келеді. Біз 2008 жылы мал санының 1000-ға жеткен мерекесін атап өткенбіз. Ал биыл біз 140.000-дай мал санатып, малшыларымыздың жағдайы да жақсарып, 5 түлік мал тең өсіп келеді. Дорнығов аймағының делгірік сұмынан биыл елдің озат малшысы туып, сұмынның 9 малшысы аймақтық озат малшы атанған. Аталмыш аймақтан соңғы 2 жыл мемлекеттік озат малшы шығып отыр. Келесі репортажды Орхын аймағынан әзірледік. Орхындықтар көкөніс егу экспедициясын бастады. Осының ішінде 1000-ға жуық жанұя өздерінің керектенетін көкөнісін егетін болды. Кейін осыны жүзеге асырып сатылымға шығару жоспарын жасады. Орхын аймағының азық-түлік, ауыл шаруашылық шағын өндіріс орнынан аймақтық барлық азаматтар арасына зерттеу жүргізіп, көкөніс егемдеуші азаматтарға көкөніс ұрығын берген. Осылайша бір ұрық 10 есе көбейіп, жанұяның кірісіне аз да болса сеп болатыны анық. Енді көкөністі қалай егу, жерді қалай жөндеу, қалай баптап қорғау және сақтау жайында сатылы оқыту жүргізіледі. Біз 60.000-дай төгіріктің көкөніс ұрығын беріп отырмыз. Моңғолдықтар көптеп керектенетін 5 түрлі көкөністің ұрығын бердік. Осы 60.000-ның ұрығын күзгі бағамен есептесек, орта есеппен 600.000-дай төгіріктің көкөнісі болды. Биыл дегенде 1000-дай отбасы 129 миллион төгіріктің ұрығын алды. Орхындықтар келер жылы көкөністен тыс жеміс-жидекті де егуді жоспарлап отыр. Осылайша өздерінің қажеттіліктерін қанымдаумен бірге біріккен тәртіппен еккен егіндерін саудаға шығарып пайда табуға болатынын Орхын аймағының азық-түлік ауыл шаруашылық шағын өндіріс орнының бастығы айтып өтті. Корея Халық Демократиялық Республикасының елбасы Ким Жон Ын ядролық 3-ші реткі сынақты жасау шешімін қабылдаған тәрізді. Аталмыш елдің орталық ақпарат құралынан жексенбі күні елбасы Ким Жон Ын Кореяның еңбек партиясының қорғаныс кеңесінің мүшелерімен кездесу жасады деген ақпараттан берген соң, Жапония мен Оңтүстік Корея болу ықтимал сынақтан сақтана бастады. Корея Халық Демократиялық Республикасының елбасы Ким Жон Ын қорғаныс кеңесінің басы болып жұмыстайды. Сонымен жексенбі күні әскери қызметкерлермен кездесу жасап, аталмыш елдің бейбітшілігін сақтау, әскери күшін қосу саясаты жайлы тапсырма берді деп негізгі ақпарат құралынан жариялаған. Сонымен қатар осы ақпаратта Кимнің тарихи тапсырмасын қандай жағдайда болсын орындау қажет дегенді айта кетті. Аталмыш ел өткен аптадан бері ядролық 3-ші сынақты жасаймыз деп қорқыта бастады. Батыстың тыңшылық ұйымының ақпаратына қарағанда, аталмыш елдің шығыс солтүстігінің Пункеридегі құрылысында ядролық сынау жұмысы әзірлігі әлде қашан аяқталған. Осы ақпараттарға сүйенгенде Корея Халық Демократиялық Республикасының елбасы қорғаныс кеңесінің мүшелерімен кездесу жасаған кезінде осы жайлы анық тапсырма берді деп сарапшылар көріп отыр. Осыған қатысты Жапония мен Оңтүстік Корея елдері қорғанысын нығайтып жатқанын Жапонияның NHK арнасынан хабарлап отыр. Осымен хабар бағдарламамыз аяқталды. Келесі хабарда кездескенше аман сау болыңыздар. Аргын тооллын 2 дугаар сарын 5 мегмар гараг. Бэлгийн тооллын 25. 5 шар мөнгөтэй хар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 5 минутад мандаж 17 цаг 46 минутад шингэнэ. Тухайн өдөр морь нохой жилтний альва үйлийг хийгээд эрэг сайн ба. Бич дахиад жилтний сөрөг муу нөлөөтэй тул элдэг үйлд хянамгай хандаж бие хэлвэштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дугныг сэргээх, амьлуулах, өгөлгийн төлөлөг хийх, хишиг дуудуулах,
Хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, тангараг цуцалхад сайн. Гүлэг тижээх золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулган, өвхөр, луу, могой, хонь, нохой болоо. Хол газар яваар одогсод баруун өргөш мөрөн гаргавал зохистой. Үс шинээр үргэлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр. Синхэрдлээс хараш үзэгчдээ бүгдэд энэ өдрийн мэндийг алтгаш бүрээд аянгаар бүлтгэн мэдээ хэлүүлж байна уу. Хинтигээ залуучууд хөгжлөө төлөхөр уулзалгах Хинти аймагт амжилттай болжондорлоо. Уулзалганд Хинти аймгийн цагдаагаа газар онцгой байдлын алба, шүүхэ шийдвэр гүйцэтгэх алба, шүүх прокуророо байгууллагууд 50 оршин ажилтнууд хүрэлсэн ирж оролцсон юм хаа. Орон нутгийн залуучуудаа идивхарлсайн нэмэгд өрш, тэдэнэ хүмүүнлэгийн үйлчлэгэнд татан оролцуулш, тэдэнэ нийгмийн хариуцлагын хайшруулахуд нөхөө дэлхийн зэн олон гүрнэ байгууллагын залуучуудаа шуулгуулалтууд, залуучуудаа оролцооны байгууллагуудыг дэмжих олон хөгжлийн ажлуудыг хэрэгжүүлж, халбар залуучуудаа дунд уулзалга хөлсүүлгийн үе шаттайгаар схем байгуулж ирхэн. Энэнэ нэгний мөнө хараа 24-ний өдөр хуулийн халбарын залуучууд өхөбөд хөгжлөө төвдөж шуулж, мөнөөгөө залуучууд хөгжилдөд хулгамдаад байгаа асуудлууд болон бүгдийн хамтдаа ямар ч боломжуудыг бүтээх шатах талаар өөхдөнгө ханал бодлын холилсош хамтдаа нөхөрлөж биеийнхээ хуралсаж байна. Өнөөдөр залуучуудаа уулзалганд Хинти аймгийн шүүхэ залуучуудаа зөвлөх 10 хүн орж байна. Залуучуудаа байгууллагын анхудаа ирж оролцож байна. Нэгдгээ энэ ирж байгаа залуучуудад тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг. Чившийн энэ байгууллагад ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Чим залуучуудыг ураа ажруулахыг бодлоготой байна. Саашда хуулийн шиглэл залуучууд бусад халбараа эрүүл мэндэ боловсрол бизнес худаажих зэрэг олон халбараа залуучуудын хүмүүнлэгийн үйлсэд уриалш олон шинэлэг ажлуудыг явуулахаар ирэн биш. Нийт оролцогчдод 4 багт хуваагдаж хувийн байгууллага орон нутгийн түвшинд хөгжлөө ямар ажлыг үйдэл өгүүлэгдэж байгаа талаар өөхдөнгө хандлын хуваалсан. Одоо 3 жилийн өмнө Хинти аймгийн хэдэн залуу хөвүүд нэгдэж энэ байгууллагыг үүсгэж байгуулсан юм. 2 жил бид өдөвхтэй үйл ажиллагаа явуулж байгаад өнөөдөр уулзалдаж байна үү? Өнөөдөр хуулийн халбараа 52 залуучууд оролцож байна. Энэ залуучууд өмнө уулзалдаж байгаад нэг хаянд нэгдэж оролцож байна. Энэ халбараа залуу хөвүүдийг дэмжиж байгаа хуулийн халбараа удирдлагууд хөхөөтэй байна гэдэг яг хэлэх байна уу? Энэ уулзалгаа Хинти хуульш залуучууд Facebook хайгийн нээжлүүлж залуучуудын холбоо харилцааг хайшруулах, иргэд хуулийн халбарын залуучууд зөвлөгөө өгөх өдрөлгийн схем байгуулж, иргэдээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх, залуучуудад дунд санаа баярын схем байгуулах, өмсөг бүлгээ өрхөх хүндэн нөхцөлд амьдарч байгаа өхөйбөд туулах зорилгоор хандиваа аян өрнүүлэх, залуучуудад дунд нөхөрсөг төмсөн схем байгуулах зэрэг ажлуудыг өхний шинжлэх схем байгуулж, хуулийн халбарын залуучуудыг татан оролцуулахаар төлөвлөгөө гаргасан байна. Мөнөө жил Говь аймагт тэр дундаа Дорноговь, Говь Сүмбэр аймагт өвөржилт үнэтэй хайхан болж байна. Энэ тухай мэдээ Дорноговь аймгийн дэлгэрхэн хумхаа бэлтгэв. Дорноговь аймагт мөнөө жил үнэтэй хайхан жил болж байна. Аймгийн хэмжээнд сая 300 мянган тотемал өвөржиж, ойролцоохоо хүмдэтэй их хэмжээний адуу отролж байгаа их хөрж байна. Дорноговь аймгийн дэлгэрхэн хумын хувьд 140 мянган тоо толгоомалтай мөнөө жил дэлгэрхэн хумайхан маллая 5 толгоогоорны өтгөхөөр сагаалгана угтаж байна. Машин занамны хөдөлмөр зэтгэлэх хүшинд маламны жил дарааж өсөж байна. Мөнөө жил бүдий 140 мянган толгой мал тоолуулж, машин түмнэн эдийн засаг хайжирж байна. Дорноговь аймгийн дэлгэрхэн хумаа мөнөө жил хайн машин тодорш, хумаа юхан машин аймгийн хайн машин болон байна. Энэ хумаа хуулаа 2 жил дарааж гүрнэ хайн машин тодорш байгаа юм хаа. Дараагаар харуулжлагын Орхон аймгийн бүлтгэвд Орхон шууд хүнснээ ногоогоо өөхдөө тарих айны хилүүлхэн байна. Энэнэ өрийдөндөө 1000 гарийн өрхөө өөхдөнгөн хэрэгсэнгээ ногооё тарьдаг болон байна. Саашта энэнэ өргөжүүлж зах зээлд нийлүүлэх төлөвлөгөө гаргасан байна.
Орхон аймгийн хүнсэх удааш хой жижиг дунд үйлдвэр газарха аймгийн нийт зоны дунд худалдаа явуулж ногоо тэрхонирхалтай зонууд хүнснээ ногооны өрийг хүн байна. Ингэхнээр нэг үрий 10 дахин үржиж өрх арилгыг дэмжих бодтой ажил болж байгаа юм хаа. Ногооё яаж тарихав, хөрсгөө яаж хамгаалах, яаж зориулах гэдэг шатна хургалтуудын схем байгуулад тийгээд бүлгээ ахлагч нараар нь схем байгуулж энэ арга хэмжээ хэвд. Хавар бидний Монгол шуудаа хэрэгэлдэг 5 төрлийн ногооны 60,000 төгрөгийн үрийг өмж. Тийхэд намар нэх гэхэд энэ тарийн ногоомны 600,000 төгрөгийг болгон байна. Орхон шууд ерх жил хүнснээ ногооны гадна шимсгэн тарих юм хаа. Ээж өөдөнгө хэрэгсэй хангахаа гадна нэгдэн сахин байгуулалтаагаар тарийн ногооё захас элдэн нэлүүлж ашигтай ажиллах боломж байгаашаа Орхон аймгийн хүнсэг удаашх жижиг дунд үйлдвэрлэлээ даргаах хөлж байна. Бүгд найрамдах ардчлан Солонгос ард өгөрний удирдагч Ким Жон Ин сүмээ 3 удаагаа туршилтын хөх эссе шийдвэрээ гарган байна. Энэ өгөрний төв мэдээлэл сувгаар нямгарагтай удирдагч Ким Жон Ин Солонгос хөдөлмөрийн намын батлах хамгаалахад төв зөвлөг шүтээ уулзалгах хинг мэдээллийн өгөөний дараах нь Япон болон бүгд найрамдах Солонгос өгөрний тал болзошгүй туршилтаа хамгаалах бэлэн байдалд ороод байгаа юм байна. Бүгд найрамдах ардчлан Солонгос ард өгөрний удирдагч Ким Жон Ин батлах хамгаалахад зөвлөг тэргүүнээ албаи хариуцдаг юм хаа. Нэмэг гарагт төр цэргээ өндөр албан тушаалтнуудад уулзалгах хш энэ гүрнээ энх тайван доктортой байдлыг хамгаалах сэргээ хүшний нэмэгдүүлэх гол бодлогын талаар онцон шугал өөрөг даалгавар өгөнгөш хөвлө мэдээлэл гол сувгаар дамжуулж байна. Энэний зэрэгсээ энэ мэдээлэлд химээ түүхэн даалгаврыг ямар ч нөхцөлд биелүүлэх шаардлагатай гэдгийг тусган байна. Энэ гүрний талха өнгөрхөн 7 хоног ихэрш сүмээ 3 удаагаа туршилтын хийнэгэн хүрдүүлгээ гарганы энэний зэрэгсээ барууны тагнуулын байгууллага илтгэл мэдээлэлд энэ гүрний зүүн хойд бүсээ Понкирич байгууламж бэлтгэл ажлын ханган гэдгийг төрдөн байна. Энэ баримтан мэдээлэлд өндөлж бүгд найрамдах ардчлан Солонгос ард өгөрний удирдагч батлан хамгаалахад төлөөлөгчтэй уулзалгах үеэр энэ талаар тодорхой үүрэг даалгавар өгөнгөнэ дүгнэлтийн ашиглагчд өгж байгаа юм хаа. Энэ тахлуутаар Япон гүрэн бүгд найрамдах Солонгос гүрний тал болзошгүй халдлагаа хамгаалах ажиллагаа зохион байгуулахаар болж байгааг мэдээлэл Японы NHK сувгаахан дамжуулж байна. Өнөөдрийн мэдээ энд хүрээд өндөрлөж байна. Өглөөдрийн мэдээгээр эргээд уулзъя. Хайхан амар аргатай баяртай. Амар жайслэр хүнлэг өргөжлөр бис. Слэр бүгдэгээд ваадалдан билетгэн медэвстэй дамжтав дөрвс. Хинтийн аньяах жалаачдаг хөгжилдөн дүлгөрөөд баттаг ужраажлагаана хинтийн аймагка жогоодов жортгоон дур. Ужраажлагаага хинтийн аймагтан шагдааж ирэ онцгой байдалдан жирэ шүүхнэн шийдбэр галар дургузаг шүүх прокурорнын дургузуунан бежен кэрэ гэж гэршгэн иргэн. Орон журтан аньяах жалаачдын эдэв хэлэг гэржэшгэн өскөрөв олорног жизэг ажилдарга хамааждар гэрэр базаа нийтлэлдэ жүктэр харуулгаас сайзраадор дэлэкэй зүүн говь улстын дургузуунан жала аньяах үений дэтгэв олорно хамааждган дургузагнан ажил үлээсэн дэтгэр базаа мэрэгжилдэн адарнан жалаачдын аразанга говь сонургалдаг ужраажлагаана жогоодов гэлгэн баажларнын брэз эртгэн бир дугаар айнын жээрв дөртөг күн хойло эргэжүүл адарнан жала аньяах үеэс оолдор хөгжилдөн төвөнгө жиглон иргэн Боо ужраажлагаа үедээ аньяах жалаа үеийн хөгжлөнгө тулжив тураар айтраглаар болгош бис гачив гандаг жаа ажилдарна голып хэрэгждэв шадар бистэн айтраглаар нь сагш бодолн солжив бэр брэзнэн говь жааж өлдө өөрөнгө нэргэн. Бүгэнг ужраажлагаа хинтийн аймагтан шүүхөж ирнэн жанандаага аньяах жалаачдын төвнэн он гжигэв гэржив тураар ангай бот өвтөн гачив жаа ажилдарна сагштав жордов тураар бис ужраажлагаа говь мэрэгжилдэг болсоод голох жог тураар аньяах жалаачд гэрштэй бис эгнэ гэсэндэ бо мэрэгжилдэг жала аньяах үеэвстэн сагштаан ажилдарна дэтгэв ангай хөгждөв гажаа ажилдаарвс жугалдэв бодов турмэн. Ангай хойло эргэжүүл адарн нь аньяах жалаа үеэс болгош башка адарн нь он иштэндээ гадаг хамгаалал эрдэн бэлэг бизнес көдөө ажил агаа идэн говь адарн нь жалаачд нь гижисэг ажилгаа гайгарав говь жаа ажилдар нь сагштав голор дэв дураар гэн нийтэд гэржигчлэр дөрд бүлэгтэй үлээжив хуваг жи дургузаг орон журтан хрэзэндээ хөгжилдөн гандаг айтраглаар тулжив дураар айтраглаар нь боттоор нь сагш бодоол нь үлээшгэн иргэн.
Үш жылдың мөрөндө Хинтийн аймактын жалгачтай сагыш бодолоо гатчып, жалаа эвдэл клубтод ургасган. Ие жыл биз ажил үйлебисти идэвхейлик жордоп тургаш, соңгу жартык жылда клубустун ажил үйлесинге жартылга кылып, галбартаар төлөвлөлдү кылган биз. Бу ажилдын бир жижайсы болсо бүгүнгү жогааткан мэргэжилдин адар-адарынын аньяк жалачтта хамаарышткан ужуражылга болуп турар. Бүгүнгү хойло эргэжүүл мэргэжилдик бежен ижи хамааржып киришти. Бу ужуражылгага киришкен жалачт Хинтийн аймактын хөгжлүнүн дүлгөөрү жалын аньяктар аттык bir ay иштинде жогаадып жордоор ажилга эдевхейлик хамааржып, сагыш бодолун илиредер аргалык болгон ирген. Эргезинде хамааржып турар хойло эргэжүүл адарынын аньяк жалы хойлчулар эдевхейлик киржип турар. Ыңгай башка мэргэжилдин адарынын жалачтын кыйгырып бу ажилды улаждып жордоор аргалык болгонунга өөрүп турмен. Бо ужуражылганын Хинтийн аймактын жалы аньяк хойлчулар Facebook аждып ажилдадып, харилцаа холбооглук ажилдар базар журтагчларга хойлчу жалгачт хойло эргэжүүлдэн айтраганга үнэ жок тайлбар өөрөлдөгө жогаадып турар. Журтагчларынын эрден билийн өскөрөр аньяк жалгачтын аразанга гыштын баярлалын жогаадыр. Гадаанда гемдэшкиндик болгош өскөс бирге олдарга дузалар ден соролгалдык ажилдарына эгелеп жогаадар деп турарген. Орон журтга бисэн сэтгүүлж ажилдап келген иргэн. Бо жыл говнун аймактары оон иштинде дундгов гов самбыр аймакка жылгыш мендэки үнген ирген. Бо дугай медалелде Дорногов аймактын Дэлгэр хаан сумунан медалеп турбуз. Дорногов аймакка бо жыл кыштын байдалы жылык жагай болуп турар. Аймактын киресинде 1 сая 300 миң ажыг малдык турарген. База кожа аймак сумунларынан жылга кирип адарлатып турар. Дорногов аймактын Дэлгэр хаан сумун 104 миң ажыг малдык ирген. Бо жыл Дэлгэр хаан сумунун журтагчлары малын 5 төрөлдөн өскөрүп жаа жылын уктуп турарген. Бистин сумунун малчлар малын ден сеткилдик ажил үйлесин дакка эки жордоп турган ужун бистин сумунун малдын саны жыл саны онжа түрген өзөржүбө. Биз 2008 жылда бум малдын байырлалбызды кылганбыз. Бо жыл биз 104 миң ажыг мал санатып, нийт малыбыз өзүп малчыларыбыздын амдырал агайы сайзырап турар. Жыл кыштан менди кыштап жылырбыз. Дорногов аймактын Дэлгэрэх сумун бо жыл улустун шалгарангай малчын тодоратып, бо жыл аймактын киресинде тос малчы улустун шалгарангай малчыны болгон ирген. Бо сумундан соңго ий жылда улустун шалгарангай малчыны тодорап турар. Дараасында медөстө Орхон аймактан белеткеп жидирип турбуз. Орхон аймактын журтагчлары күнөсүнгө кереглер ногоону боттары тарар ажилды эгелеп турар. Бу ажилдан холбоштор 1000 ажыг аал боттарынан күнөсүнгө кереглер ногоосын тарар аргалык болгон ирген. Орхон аймактын күнөсүн көдө ажил агай бичи ортмок бүдрэлгэ жернен аймактын нийт журтагчлар иштинге санаашкын жордуп, ногоо тарар сонургалдык аалдарга ногоонун үресинен топсуп берген экен. Бу ажилдын үрө дүңнелтизинен бир үресин он каттап өзүп бир аалдын кирилгеси өскүрөр тыкка эки керек болуп турар экен. Тарихын хөрсөө яаж болов? Амдын ногоону ганжап тарар, хөрөсүнү ганжап боловсуратыр, оны ганжап камгаалар, ганжап зорго сактар ден айтрыгларын бөлүктүн башкаракчыларынан дамжытып, өөрөдүлгө жогаадып турбуз. Жастын айында биз нийтисинде 60 миң төгүрүктүн төмүс күнөсүнүн ногоосын берип турарбыз. Оң иштинде биздин күнөсүбүзгө кереглер төмүс болгош жартык бир наран ногоонун үресинен бергенбиз. Ол 60 миң төгүрүктүн ногоосын күзүн болсо 600 миң төгүрүктүн ногоосу болор дейсиз. Бо жылын 1000 ажыг аал 100 миң кире төгүрүктүн ногоосын сатып ап, боттарынын жимсуунга киргилен жүбө. Орхон аймактын журтагчлар келер жыл күнөсүнүн ногоосу болгош каттап жимис тарар ирген. Бо байдалдык боттарынын кереглер ногоосу болгош таран ногоосын жакчы элге качтырып ажыктык ажилдар аргалар бар деп Орхон аймактын күнөсүн көтө ажил агай бичи ортмок бүдүрөлгөнүн даргасы сөзүндө онжулап айтып турган. Бүгү жонгон айралдык арачылалдык Солонгос арат улустун одурдукчусу Ким Жон Ун 3 дугаар каттап атомдун дуржулгусун кылыр шийттерин өндүрүп турар. Бүгү жонгон айралдык арачылалдык Солонгос арат улустун башкаракчысы Ким Жон Ун батлак камбалар адырынын жөвлөлдүн тергийнин хүлээлгелик ажын аткарып турар. Улук күндө ал улук дээди албан дужал аткарып турар кишилеринин ужуражылга кылып, бу улустун энге Тайван, Токтомол байдалдын камбалар шерик күжүн эмештирер чугул бодомжа дугайында онзо чугул ажилдарга уургат алган деп Содом меделелдин төп каналдары дамжытып турар. Бу байдалдан жергелешип, Кимнин төгүлүк бот алгазын кандык да үйеде күсетир керектик деп атап турумжуткан ирген. Бу улустан эрткен 7 күнүн эгелеп атомдун 3 дугаар каттап туржулук кылыр ден оралдаашкынын сүрдеткен жорук үнген базап баруунун таңналтын тургузуунун илеткел меделелде бу улустун жуун соңку Горлаборунун Пунки Ириде
дурамжуур дургузуунга бэлэтгэл ажлын долдурган деп билдирип турар. Бу барымта мэдээлэлге таянып бүгү жонгон айралдык арачылалдык Солонгос арат улустун удурдукчусу Бадлак камбалар адырынын төлөөлөгчүсүнөн ужражлык кылыр уезинде бу тугайында тодоргай үүргө таалга бергенден дүңнелтени ажыгылакчылар берип турар. Бажылдан жергелешип Япон болгоч бүгү жонгон айралдык Солонгос улустун ийкизи табашып болор халташкындан камбалар ажылдарына кылып турар деп мэдээлелди Япондун NHK каналдан дамжытып турар. Хүндлэг өргөжлөрөөс сэлэр бүгдэгээ даваадалдан бэлэтгэн медэвстэд амжтавс. Эртэн гатта ужраашгажээ мэндэж аагай.